Маш нь оруулж оруулах энэ төр үнэ амар байгаа сте. Мета центр чаар нэг гоё юм ингээд машинтай шууд орж ирэнгүүтлээ том бүтээгдэхүүнүүд бол ингээд материал ингээд түрээд дотор нь ингээд явчих. Ачааны лифт мэвтэлтэй болохоор одоо манай тэнд нэг 2 3 лангоос хоосон байна тийшээ хурдан орж ирж байна. За яг байшинд амьдарч үзлээ амны орон сууцнд хамгийн ашигтай талбай бол ерөөсөө нэг 80-аас 120 м, за 60-аас 100 м квадрат юм байна. Тэрнээс том байгаад бол ер нь бол дэмий юм бэ. Тэгээд явандаа ингээд хүүхдүүд чинь том болоод цуслан дээр хагсаан бүтэн сайнаар очихоо байждсан бэ. Ийм ч найзуудтайгаа заал аван тэгж хичээлийн бас бэлтгэлтэй ингээд тэгээд ингээд явж одоо манай гэр бүл гэхэд нэг юм нялхтайгаа л ер нь гуруулаа цуслан руу явдаг маягтай боллоо шүү. Тэгэхээр зөвлөхөд том байшин бол бас дэмий юм байна. Дэндүү үхмэл хөрөнгө юм байна. Тэгэхдээ мэдээж том байшин сонирхдаг хүмүүс байгаа. Тэрнийхээ хэргийг гаргадаг хүмүүс байгаа. Яг зөв залуучуудаа зөвлөхөд бол тийм байгаа юм шүү. За ингээд харж байгаа бах. Green Home гэдэг энэ хүү төсөл арга үнэтэд эхний ээлжинд 22 байшин баригдана. За 80 м квадрат байх юм агаамаа. За одоо би маш чухал мэдээлэл та хэддээ өгнө. Яагаад би энэ хажуудаа паркетын шал, террасны материал, сэндвичийн дээвэр, энэ бас төмөр дээвэр, цонх, суултур тавьчваа. Учир юу вэ гэвэл энэ 22 байшинд одоо бид бүхэн хамтрагчдыг эрэлхийлж байгаа. Та паркетын шал оруулж ирдэг бол 22 байшинд нийлүүл. Үнийн саналаа ярилцъя. Болж игэл энэ мета центр дээр хүрээдэр тийм ээ. Одоо энэ байшин гэж чинь ингээл хүн хараад за паркетын шалын шиг энэ одоо ийм шалаар хийсэн. Тэгэнгүүт тэр мета центрийн тэр Б1 давхартанд байгаа ч гэдэг юм уу. Ингээд бид нар бас шууд барьж үзэх, харж үзэх нэг ийм боломжийг нээгээд байгаа. Одоо энд гэхэд би нэг маш сонирхолтой гэрэл харуулна. Тэгэнгүүт тэр гэрлийн лангуу жишээ нь яг манай энэ павильоны өөдөөс харсан ингээд хаалга байж байгаа байхгүй юу? Тэгээ энэ гэрэл бас үнэн шиддэг амтан байгаа. За би гэрлийг дараа нь ярив. Ямар ч байсан Канада технологиор Монгол базаалтаар хийсэн 30 см-ийн зузаан хантай, шалтай, таазтай. За тэгээд дулаалгаа хийгээд ингээ гадна талаа хийн тэ. Ийм байшин баригдахад бид бүхэнд цонх хамтрах усууд хэлж байгаа шүү. Цонх, дотор хаалга, гадна хаалга, террасны шил, гадна фасад, гадна сарвч, террасны материал, пялтан шал, за PVC хулдаас, имүүс, чулуун хөвөн, гипсэн хавтан, оспо хавтан, металл хавтан, пелонк, сайдан усчийг тусгаарлагч гэдэг. Энэ байшин дотор юу байдгийг тэр бүхэн нийлүүлдэг бизнесмен байвал, компани байвал бид нартай хурдан холбогд. 4 сарын 15 гэхэд тэр хүмүүстэйгээ бид бүхэн уулзалтаад шууд дотор засал руу орох гэж байгаа. Бараа бүтээгдэхүүн. За тэр бараа бүтээгдэхүүнүүд юу гэж яригдах вэ гэхээр жишээ нь Green Home төсөлд Монголдо эдэн жил үйл ажиллагаа явуулсан ийм технологийн хатаасан байд юм уу те хідэн давхар байдаг ямар арамтай байгаа ийм цонх тавигдж байгаамаа гэж таны бүтээгдэхүүнийг бид бүхэн энэ төсөлтөд шингээж оруулж ярина. Паркетын шал гэхэд усан чигэнд одоо тэсвэртэй мөөгөнцөртдгөөч гэдэг юм уу. За энэ шалыг бид нар ингээд тавьж байгаамаа гэд яг бүрэн тавина. Энэ одоо энэ макетын байшин дотор. Тэгээд энэ байшин чинь 6 сарын 1-ээс яг энэ мета центрийн гадна талын үзэсгэлэнт гарна. За ингээд сөрөлт мэрэгжлийн инженертэй хамт ер нь юу хийгээд яваад байв энэ байшингаа яг үзүүлэн маягаар нь тавина. За тэгээд тавингууд за энэ шал нь бол ийм. За минь байшин авахгүй ч гэсэн барилгын материалыг сонирхож байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс та одоо гадаа үзэсгэлэнд ирлээ. За энэ шилийг тогшоод үзлээ. Энэ хаалгын тогшоод үзлээ. За энэ хаалга хаана байна гэхэд л мета дотроо л барилж явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас их цөөхөн хэдэн лангуу үлдээд байна. Ер нь ингээд метагаа бараадаа төвлөрөө төдүүлээ. Нэг байшин дотор ордог бүх юм ингээл нэг дор ингээ байж явах бол одоо амар байгаа. Тэр хүмүүс зогсоолтоо давхиж орж ирээд бүх юмнуудаа бөөгнүүлээд машин дээрээ яг энэ үүд рүү орж ирээл тавиал ачаал ингээл аваа явчих. Ийм гой боломжтой талбай болохоор энэ талбайгаа нэгдүгээр санал болгож байгаа. Хоёрдугаарт энэ төсөлдөө та бүхнийг бас хамтрая гэж урьж байгаа.
За жишээ нь энэ гэрэл гэхэд ингээ метацентрийн Б1 давхарт ингээ павильонд байж байгаа байхгүй. Тэгтэл энэ төсөлтөө одоо хамтрах тал дээр одоо яригдж эхэлж байна л да. Тэгтэл энэ ид шидэ үнэхээр гайхалтай гэрэл. Агаарт байгаа хорт нэгдлүүдийг устгана энэ гэрэл өөрөө. Тэгээд агаарт эзлэх одоо хүчлэгчийн хэмжээг ихсгэнэ. Гэхдээ ингээл жишээ тэгэхэд 22 айлд энэ гэрэл ингээл тавигдаал тэгэнгүүт нөгөө энэ гэрлийг чинь заавал ингээд агаарт биш хотод энэ нүдэн гэрлүүдтэй айл зөндөө байдаг үст. Энийг ингээл асуугаал ирэхэд метацентрийн Б1 давхарт байгаа шүү. Гэл ингээл одоо бие бинийгээ кэрлээл, дэмжээл, шээрлээл, вин болоод ингээл явчих хэвээр юм байна. За тэгээ энэ гэрлийг би бол хүүхдүүхийн бас мэдх юм байгаа маа нодлон хавар одоо кантон фэр үзэсгэлэн дээр энэ гэрлийн хүнтэй би таарч уулзч ярилцж байлаа. Тэгээд энэ мэтчлээ ингээд та ямар бараа бүтээгдэхүүнтэй айлуулах эко тэгээд үнийн салбагтай тэгээд 22 айлд нийлүүлж болох тийм одоо нөөцтэй тийм ээ ийм хүмүүсийг л урьж байгаа. За тэгээд борлуулалт бол мэдээж энэ бол ерөн шожигноод дуусах байшаа юм а. Тэгээд үнийн саналаа өгөөд үнэн дээрээ тохиролцоод бараа бүтээгдэхүүн нийлүүллээ гэхэд энэ төсөлд нэг яригдах нэг төлбөр байгаа. За тэгээд шууд бусд нь бол ингээд өөрсдөө шууд ажиллаа хийгээд энэ бараагаа нийлүүлээд байшингаа бэлэн болгоцгоё. Нөгөө зүйл нь болохоор төлбөрийн нөхцөл төр хэдүүлээ ярина. Ярилцсан. Аль болох уян хатан бие биендээ хохирол учруулж болохгүй хин хиндээ одоо эн чинь 22 айлд юм нийлүүлнэ гэдэг чинь бас л чамгүй их хөрөнгө орж байгаа шүү дээ. Тэгэхээр яаж хөдөлгөөний менежментийн зохицуулалтаа их үгдгээ хоорондоо ярьж ойлголцож болох юм байгаамаа. Тэгээ гадна хаалга, дотор хаалга тэгэл бүх юм хэрэгтэй байна да. Тэгээд дээвэр, сан би сан дээр ялангуяа яриад байгаа шүү дээ. Пранта Монголиа гэдэг найзууд байгаа. Та нар яагаад хойрог суугаад байна? Жишээлбэл усны цэвэр усны ингээд хоолойг нь хэдүүлээ пранта гэдэг буюу ган 306 гэдэг хүнсний одоо стандарт чинь тэр ган хоолойг ингээд тавиал бид нар 22 айлыг гой усаар ингээд одоо устаа байлгаж болж байгаа байхгүй 10. За тэгээ сонирхсан аж ахуйн нэгж хувь хүн бид бүхнээс зураг аваад террасны материал гэхэд хичнээн метр квадрат бүтээгдэхүүн хэрэгтэй болох юм бэ гэдэг бас нэг тооцоол хэрэгтэй болно шүү дээ эдийн засгийн тий санхүүгийн. За тэрийг бас бид бүхэнтэй холбогдоод зураг аваараа зураг бол одоо танд нэг товчхон бас энд ингээ гаргачих харуулчих. Тэгээд метацентрийн маань Б1 давхар та бүхэн бараа бүтээгдэхүүнтэйгээ метр квадрат нь одоо хамгийн боломжийн үнээр танд санал болгож байгаа. Тэгээд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнтэйгээ магадгүй та бас энэ павильон дотор өөрийнхөө үйл ажиллагааг явуулаарай. Ер нь бол метацентр бол бусад барилгын завхуудаас арай илүү маркетингтай бас уян хатан ийм хамт олон байгаа шүү. Баяа гэхэд одоо Б1 давхрын талаас цаашаага зөвхөн автохудалдааны павильонууд бий болох гэж байна. Автомашин. Яагаад гэвэл энэ чинь өөрөө автохудалдаатай. Эндээ баталгаад гайлын агуулгатай. Төмөр замаар та тээврээ хийдэг бол заавал ийш тийш зөөгөөд байхгүй. Ерөөсөө ингээд контейнерын агуулгууд нь байж гэн. Тэгээ шууд доор үйлчлэгээний чинь ингээд павильон байж аж болохоор байгаа юм аа. За тэгээд хамтарч ажиллах бүх хүнийг орж байна. Будаг, хаалга, цонх, иммунс баркад юу гэдгийг бүгдэнд чинь тэгээд амжилт төсөй. За грим хоум төсөлтөд хамтарч ажиллах аж ахуйн нэгж хувь хүнийг 4 сарын 12-ны өдөр яг метацентрийн Б-ийн 19 буюу Б1 давхрын үзүүрийн загварын байшин дээрээ бүгдээрээ энэ павильон дотор л уулзцгаая. Тэгэл сайн муугаа ярилцаал ажиллаа эхлүүлцгээе.